За юу яцхан манайхан Crime Story сувгт яриа тавтай марил та манаас үгийг анх удаа сонсч байгаа бол энэхүү сувг маань болсон явдал болон бодит гэмт хэргийн талаар ярьдаг сувг байгаа. Өнөөдрийн дугаараар та бүхэндээ Америкийн нэгдсэн улсын түүхэн дэх цаа зээл авсан хамгийн залуухан эмэгтэй хийсэн аимшигтай гэмт хэргийн талаар бүх бүтээлийг дэлгэрэнгүй ярьж өгөхөөр бэлтгэлээ. За ингээд шууд хэрэглүүгээ харцгаая. Өнөөдрийн хэргийн гол эзнийг Кристина Мэри Рикс гэдэг би цаашдаа Кристина гэд дуудаад явъя. Кристина 1971 оны 9-р сарын 2-ны өдөр Америкийн нэгдсэн улсын Оклахомад төрсөн. Кристинагийн аав ээж нь хоёулаа тогтмол ажил хийдэг, мөнгө төгрөгөөр гачигдаж үзээгүй дундаж айл төссөн. Тэгээ өсвөр насны гадны хүний нүдээр харахад асуудалгүй аз жаргалтай өнгөрсөн мэт харагддаг боловч бодит байдал дээр ерөөсөө тийм байгаагүй. Аав ээж нь ажил хийгээд охиндоо нэгчсэн халамж анхаарал тавьж чаддаггүй байсан. Тэгээ тэрнээс нь болоод өсвөр насны охин бахта хамаатныхаа ахад хүчндүүлж исэн. Тэгээд тэрнээсээ болоод Кристина маш их сэтгэлээр унаад тэгээд маш их идэж эхэлсэн. Тэгээд таргалж өөртөө итгэлгүй болсон Кристина 14 наснда харт амигт архины хамааралтай болчихсон байсан. Харт амих хэргэлдэг, арх уудаг, за тэгээд маш их сэтгэл санаагаар унснасаа болж иддэг байсан учраас амьдралын буруу хэмээгээсээ болоод Кристина илүү дэлжинтэй болчихсон байсан. Тэгээд өөртөө итгэлгүй байсан учраас Кристина ер нь өөрийг нь үеийнх нь өгөөд тоохгүй гэж боддог байсан болохоор дандаа ахмад насны өөрөөсөө олон ах тийм хүмүүстэй уулзаж эхэлсэн юм. За ингэж явсаар Кристина 16 наснда өөрөөсөө олон насаар ах эрэгтэйгээс жирэмсэн болсон гэдгийг мэдсэн. Тэгээд хүүхдийнхээ аавд хэлсэн боловч хүүхдийн аав нь зөвшөөрөөгүй учраас аав ээжтэй ч гэсэн хэлхээсээ нуугаад олон сар хүртэл нь бүх хүнээс нуугаад гидсэн нэлээд томоослын дараа ээж нь мэдээд 16 наснда хүүгээ төрүүлсэн. Ахлах сургуулиас төгсөөгөө Кристинагийн хувьд бол энэ бол маш том сэтгэл санааны хувьд бол цохилт болсон. Тэгээ гэр бүлийнхэнтэйгээ аав ээжтэйгээ ярилцж агаад өөрийнхөө төрүүлсэн хүүгээ шууд л хүнд өргүүлсэн. Тэгээд аав ээж нь хүүгийг аваад өөрийнхөө таньдаг хүнд бол хүүг нь өргүүлсэн. Хүүгээ өргүүлснийхэн дараа Кристина сургуультай буцаж ороод 1980 оны сүүлээр 19 наснда ахлах сургуулиа төгссөн. Ахлах сургуулиа төгснөхийн дараа коллежид орлохгүйгээр мэргэжлийн сувилагч бэлддэг сургалтанд суусан юм билээ. Тэгээд мэргэжлийн сургалтанд суугаад 1990 оны сүүлээр мэргэсэн сертификаттай гэрчлэгээтэй сувилагч болж мэргэжлийнхэн дагуу тухайн мужтай бол хэд хэдэн эмнэлэгт бол ажиллаж эхэлсэн юм. Кристинаг ажлынх нь ажилдаа хариуцлагатай, хүмүүст халамжтай, ажлаа сэтгэлээсээ хийдэг байсан болохоор түүнийг сувилагч мэргэжил нь түүнд үнэхээр сайн зөгтөг байсан гэж ярьдаг байсан. Харин нэг гимн гэх юм бол Кристина арх тамхины хамааралтай байсан учраас хаа нэг арх уучгаараа ажилдаа ирдэггүй. Тэгээ хүмүүстэй юм нээлттэй биш, сэтгэлээ нээдэггүй, нийтж биш юм дотгошоо эмэгтэй байсан гэж эмнэлгийнх нь ажилтнууд бол Кристиныг тодорхойлдог байсан. Хэцүү өсвөр насыг өнгөрүүлж, тэгээ хүүхдээ хүртэл өргүүлж хэцүү амьдралыг туулсан Кристинагийн хувьд бол ажил хийж, хамт олонтой болж одоо л нэг амьдрал нь багч гисэн цэгцэрч эхэлсэн байдаг. Сувилагчаа хийгээд жил гарны дараа Кристина өөрийгөө жирэмсэн болсныг мэддэг. Тэгээ харамсалтай нь Кристина өөрийгөө жирэмсэн гэж мэдхээсээ ч өмнө хүүхдийнх нь аав нь бол холбоогоо таслаад алга болчихсон байсан. Тэгээд эхний хүүхдээ бага залуу наснда төрүүлсэн. Тухайд яхаа мэдэхгүй байсан учраас өргүүлсэн. Харин энэ удаа бол би ажилтай, гэр оронтой басан учраас хүүгээ ганцаараа ч гэсэн төрүүлнэ гэж шийдээд 1992 онд Кристина хүүгээ төрүүлсэн. Хүүг нь Жастин гэдэг. Тэгээд хүүгээ төрүүлээд удаагүй байхдаа Кристина 1992 оны 6 сард Джон Рикс гэдэг залуутай болцож эхэлсэн. Тэгээ болцож эхлээд бас удаагүй байхдаа жилийн дараа 1993 онд тэд гэр бүлүүлж гуруулаа хамт амьдрах болсон. За тэгээ гэрлээд удаагүй байхдаа Кристина дахиад жирэмсэн гэдгээ мэдэж 1994 оны 12 сард охин нь мэдсэн. Тэгээ Кристина нөхртөөгөө ярьж агаад охиндоо Shelby Alexis гэдэг нэр өгдгөө. За ингээд эцэст нь нэг юм мэлэг бүтэй амьдрах нь гэж бодсон боловч нөхцөл байдал эсрэгээрээ эргэж эхэлсэн. Тэгээ 1995 онд гэр бүлийн хамт Кристина Аркансас мужид руу нүүсэн. Тэгээд ээж нь тэнд амьдардаг байсан болохоор хоёр хүүхдээ харуулахын тулд ээжтэйгээ ойртож нүүсэн. За тэгээд нүүж очиод тэр дүүргийнхаа эмнэлэгт сувилагчаар ажилд орж чаддаг. Кристинагийн нөхөр нь тогтмол ажилгүй хаа нэг л цагийн ажил хийдэг байсан учраас Кристина гэр бүлийнхаа санхүүг өөрөө хариуцдаг байсан. Тэгээд илүү цагийн мөнгө авахын тулд шөнө өдөргөө сувилагчийн ажлаа хийдэг байсан. Тэгээд
Цэвэрлэгчийн ажлаа хийж явах хоорондоо хоёр хүүхдээ нөхөртөө үлдээгээд явах бүртэн нөхөр нь бол нөгөө дагвар хүүгээ зодож эсвэл хоол өгөхгүй гэх мэт хүчирхийлдэг байсныг нь Кристина бол нэг удаагүй олж мэдсэн. Нэг удаа Кристинагийн ажил нь эрт тарж таарад гэртээ хардаг цагаасаа илүү эрт ирсэн чинь гэртээ ирэхэд нөхөр нь хүүгийнх нь гиз рүү хүчтэй ингээ гараа хатгаж байгаад зогж байгааг нь хараад Кристина шууд л муудалцаж эхэлсэн. Тэгээд тухайн үед шууд л нөхрөөсөө салахаар шийдэж тэр хоёр бол нэг удаагүй салаад Кристина хоёр хүүхэдтэйгээ үлдэж өрх толгоос ээжүүлж гуруулаа амьдарч эхэлсэн юм. Нөхөр нь салаад явснаас хойш Кристинад бол санхүүгийн хувьд туслах хинч байгаагүй. Тэгээ хөгшин настай ээж нь хоёр хүүхдийг нь харж өгөхөөс гадна яг санхүүгийн хувьд бол туслах боломж бол байгаагүй. Тэгээ хүмүүсээс үр зээл тавьж цалингаас цалингийн оронд хүүхдүүдээ хааллаж унтлаад түрээсээ бүр чүвэ төлж амьдарч эхэлсэн. Тэгээ хүмүүсийн нүдэнд бол хоёр хүүхдээ хариуцлагатайгаар харж ажлаа хүртэл залгардуулахгүй ажиллах тийм хүчирхэг ээж шиг харагдаж байсан ч Кристинагийн дотор бол өдөр бүрлэг тамшиг өнгөрч исэн. Тэгээ хоёр хүүхдээ өөрөвдөж хоёр хүүхдээ ийм амьдралаар амьдруулж байгаадаа бол өөрийгөө үнэхээр хүзээ яддаг байсан. Тэгээд Кристинагийн ажлынхнаа ч гэсэн Кристинаг ажигласан байсан. Тэгээд үнэхээр хүчирхэг эмэгтэй ч гэсэн хаа нэг сэтгэлээр үнэхээр готарчихсан, энд тэнд болонд очичихсан, ганцаараа уйлчихсан сууж идэг байсан гэж бас эмнэлгийн ажилтнууд нь ярьжсэн. 1997 оны 11-р сарын 4-ний өдөр гэрийн өдөр шиг өдөр байсан. Тэгээ Кристина ажлаа дуусгаад цүнхэндээ дүүрэн эмтэй ажлаасаа гарч явахыг нь ажлынх нь хүн харсан. Тэгээд Кристина эмнэлэг дээр хүн асрахаас гадна эмнэлэг дээр ирэх боломжгүй хүмүүсийн гэрт нь очиж эм тариа хийж өгдөг байсан болохоор тэгээ түүндээ л ашиглаж гинэ гэж босод харсан эмчнэр нь бол ботсон баг. Харамсалтай нь энэ удаад өвчтөн рүүгээ биш Кристина энэ өмнүүдийг гэрлүүгээ авч явахаар цүнхэлж явж исэн байсан. За тэр цүнхэнд нь болохоор маш хүчтэй 3 төрлийн эм байсан. Энэ эм нь бол зөвхөн эмнэлгийн тусгай эмч, сувилагч нар л ашиглах боломжтой эм юм билээ. Кристина эмнэлгээсээ гараад шууд ээжиндээ очиж хоёр хүүхдээ авахар очсон. Тэгээд замдаа ер нь ийм уйлсан шинжтэй хоёр нүдэн бүлцээчгсэн сэтгэлээр унсан харагдсан болохоор ээж нь хоёр хүүхдийн нөхдөө зүгээрөө Кристинагийг асуусан. Тэгээд Кристина хариуд нь зүгээрээ 24 цагийн ээлжтэй байгаад нүд тавцсан бололтой гэж хэлээд хоёр хүүхдээ аваад гэртээ ирсэн. Гэртээ ирээд яг л бусад өдөршгийн хоёр хүүхдтэйгээ тоглож дуртай хоолыг нь хийж өгөөд оронд нь оруулсан. Тэгээд 5 настай Жастин, 2 настай Шэлби охиндоо сайхан амраарай гэж хэлээд тухан дээр нь үнсээд унтуулсан. Кристина хоёр хүүхдээ унтуулахаас өмнө хоёр хүүхдээ өнөөдөр маш сайн байсан учраас шагнал гэж худлаа хэлээд нойрсуулах эмийг өгөөд хоёуланг нь унтуулсан юм билээ. Хоёр хүүхдээ хоёр орон дээр унтж байгааг нь хараад тухайн эм нэлээд сайн үйлчилсэн байх гэж бодоод Кристина бас нэгэн өөр эмийг найруулж эхэлдэг. За тэгээд тэр найруулсан эмээ Жастин хүүдээ шууд тарьсан. За энэ эм нь болохоор багахан хэмжээгээр эмчийн заавраар эмнэлэгт ашиглагддаг эм. Тэгээд хэрвээ их дозоор өгөх юм бол шууд зүрхийг нь зогсоох боломжтой юм байлээ. Тэгээд энэ нь бас нөгөө цаазаар ахуулж байгаа хүмүүст эсвэл нөгөө ямар ч найдваргүй болсон хүмүүст нойрсуулах тариа хийсний дараа өгч 50 насныг нь авдаг. Тиймэрхүү үед хэрэгэлдэг тийм хүчтэй тариа юм байлээ. Тэгээд ийм хүчтэй тариаг бол шууд л хүүхдтэй найруулж агаад хийсэн. Хүүдээ унтуулахаас өмнө өгсөн унтуулах юм нь хангалттай үйлчлээгүй юу яасан хүүд тариаг хийгээд хүү шууд л сэрчгдэг. Тэгээ жижигхэн биеийн тэр аимшигтай хүчтэй юмд реакцлаад орилж тийчгэн эхэлсэн. Тэгээ мэдээж ээж нь урд нь байсан учраас ээжээсээ тусламж гуйсан ч гэсэн ээж нь бол туслахын оронд хүүгээ алхахаар бол улам зориг шулуутсан байсан. Кристина хүүгийнхэн доор байсан дэрийг аваад шууд Жастины нүүрэн дээр нь дарж хүүгээ амьсгал хураатал нь дэрийн дараад хүлээсэн. Тэгээд түүн гараараа ээжигээ уурж орилж ээжээ үгүй гэж орилж ясан гэдэг. За тэгээд эмний үйлчлэл тэгээд дээрэс нь агаарын замыг нь хаасанд нь бол хүүн төд удалгүй амьсгал хурааж бүх биеийн суларч орилж тийчингээ болсон. Хүүдэн тариа тарихад реакц өндөр үзүүлсэн учраас охиндоо тариа тарихгүй байхаар шийдсэн. Тэгээд Кристина шууд л дээр аваад охин дээрээ дарж охиноо бас амьсгалын замыг нь боогдуулан охиноо хөнөөсөн. 2 настай Шэлби охин унтахаасаа өмнө уусан нойрсуулах эмний үйлчлэл нь хангалттай орсон байсан учраас охин амьсгаа хураахдаа нэг ч удаа сэрээгүй гэдэг. За ингээд хоёр хүүхдээ хаалсныхаа дараа Кристина хоёр хүүхдээ өөрийнхөө оронд
нэг нэгээр нь авчирч хамт хэвтүүлээд гэрээслэл бичиж эхэлсэн. Кристина нийт 3 гэрээслэл бичсэн. Тэгээ нэг нь ээжтэй, нэг нь төрсөн эгчтэй, нэг нь өөрийнхөө салсан нөхөрт хаягдсан 3 гэрээслэл бичсэн. За ээжтэй бичсэн захиандаа болохоор Кристина яагаад 2 хүүхдийг хөнөөснөө бичсэн. Тэгээ захиандаа намайг өгсөний дараа 2 хүүхэд маань 2 өөр эцэгтэй болохоор салаад явчихъя гэж би яасан. Би өвхөж болохч тэднийг маш их санах учраас би хамтдаа гуруула тэнгэр рүү явахаар болсон гэд гэх мэтчлийн юмнууд бичсэн байдаг. Тэгээд бас 2 хүүхэд нь том болсныхаа дараа ээжигээ өөрийнхөө амийг хөнөөсөн гэдгийг битгий мэдээсэй гэж хүсэж байгаа учраас би хүүхдүүдээ цуг хөнөөхөр шийдлээ гэсэн утгатай зөвлөл бичсэн байдаг. За тэгээ 3 гэрээслээ бичснийхаа дараа нийт 28 ширхэг нойр суулгах юм уугаад араас нь нөгөө зүрх цогцоодог тарианасаа гарандаа шахсан. Тэгээд Кристина тэр дорой ухаан алдаж газарт орны хажууд унсан. Кристинагийн төлөвлснөр энэ бүхэн ингээд л энэ өдөр, энэ газар, энэ өрөөнд дуусах ёстой байсан боловч төсөөлснөр нь бол болоогүй. Маргааш өглөө нь буюу 11 сарын 5-ны өдөр Кристинагийн ээж нь охин руугаа залгсан боловч уцаа ерөөсөө авдаггүй. Тэгээд ажилдаа явахдаа хүүхдүүдээ бас үлдээх ёстой байсан ч гэсэн ирэхгүй байсан учраас нэлээд гайхсан. Тэгээ охин нь өчигдөр сэтгэл санаа нэг л биш байсан, нэг л сонирн байсныг бас ээж нь мэдчихсэн учраас өглөөнөөс хойш хүлээгээд ирэхгүй байсан учраас охиныхоо гэрт очихоор шийдсэн. Кристинагийн ээж нь өдрийн 4 цагийн үед гэрт нэрсэн. Тэг харамсалтай нь ээж нь гэрт нь ороод үзэхэд унтлагын өрөөнд охин нь газар хэвцэн байдтай, 2 хүүхэд нь орон дээрээ амь насаа алдсан байдтайгаар бол олдгоо. 2 хүүхдийг нь очиод сэрэх гэж оролцсон боловч хүүхдүүд нь ямар ч хариу үйлдэл байхгүйсэн. Тэгээ цаашлаад охин дээрээ очиход охин нь харин амьсгаатай байсан. Тэгээ Кристинагийн ээж нь нилээн сандраад шууд л уцаа аваад түргэн болон цагдаа дуудсан. Тэгээд цагдаа болон түргэн бол нэг удаагүй маш хурдан ирээд Кристинаг амьд байсан учраас шууд эмнэлэг авч явсан. За тэгээ харамсалтай нь харин 2 хүүхдийг нь бол амь насаа алдсан байна гэдэг мэдээг бол ээжт нь бол хэлтгий. Кристина 5 цаг 30 минутын орчимд эмнэлэг дээр ирээд эмчнэр бол маш хурдан арга хэмжээ авч зүрхний эм нь хэвэн болж Кристина амьд үлдэж чадсан. За ингээд цагдаа нар тэр дорн хэргийн газрыг шинжилгээд үзэхэд бол Кристинагийн бичсэн гэрээслэл болон хоосон эмний савнууд тариур зэргийг бол хараад юу болоод байгааг бол маш амархан ойлгосон. Тэгээд захиа уулын эмнүүдийг олсон даруйда цагдаа нар эмнэлэг рүү залгаад Кристина руу эмчээс өөр хүн гэр бүлийнхэн болон ямар гадны нэгэн хүнийг бол оруулж болохгүй шүү гэж сануулад бид нар маргааш өглөө очих болно гэд эмнэлгийн ажилтнуудад бол сануулж хэлдэг. За ингээд гэмт хэрэг гарснаас 2 өдрийн дараа буюу 11 сарын 6-ны өдөр өглөө нь 9 цагийн үед цагдаа нар эмнэлэг дээр очиж Кристинагийн эрхийг уншиж өгсөний дараа мэдүүлэг авч эхэлсэн. Тэгээ Кристина ер нь нэлээд зүрхний эм нь хэвэн болчихсон байсан учраас мэдүүлэг өгөх бол хангалттай боломжтой байсан. Кристина бол худлаа ярих гэж өрөөсөө оролдоогүй шууд л өөрийнхөө юу хийснийг уйлаад ярьж эхэлсэн. Тэгээд хүүгээ охиноо хэрхэн хөнөөсөн, яагаад хөнөөсөн гэд бүх үннээ ярьчихдаг. Тэгээд би зүгээр л хүүхдүүдтэйгээ хамт амар амгалан газар байхын тулд бүх амьнуудыг нь хөнөөгөөд гуруулаа хамт Есүс дээр очиж амьдрах зорилготой байсан юм аа гэдэг. Тэгээд би өөрийнхөө амийг хөнөөгийг хүсээд маш удаан ер нь явсан. Тэгээ хизээнээс 2 хүүхдүүд минь энэ бодолд хамт орж ирснийг би мэдэхгүй байна. Миний хүү Жастин ADHD-тэй тэгээд охин маань жаахан тул тэднийг над шиг харах хүн бол энэ хорвоо дэлхий дээр хаач байхгүй гэдгийг би маш сайн мэдж байгаа. Тэгээ би өөрийгөө өвхөн гэдгийг мэдчихсэн учраас 2 хүүхдээ ер нь яана гэж маш удаан бодсны эцэст хамтдаа ер нь бол тэнгэр лүү дээшээ хамт Есүс дээр очихоор шийдсэн гэдэг мэдүүлэг өгдөг. За тэгээ дээрэс нь ээж маань өндөр настай бас би энэ муу учраас хүүхдэд юм харах боломжгүй. Тэгээд хинч бага насны 2 хүүхдүүдийг минь над шиг харж хандахгүй. Тэгээд дээрэс нь миний 2 хүүхд 2 өөр автай учраас том болоод салаад өссөж турнах үе. Тэгээд дээрэс нь том болсныхаа дараа ээжигээ өөрийнхөө амийг хөнөөсөн гэж мэдхгүй гэдгээс би айсан учраас зүгээр л хамтдаа амар амгалан гуруулаа байхын тулд гуруулангийнхаа амийг хөнөөгөөд бид хамтдаа дээшээ явахаар бас юм аа. Даанч би өгсөнгүй гэж мэдүүлэгтэй хийсэн. За ингээд 1998 онд Кристинагийн шүүх хурал эхэлсэн. Тэгээ Кристина өмгөөлөх авах хүсэлгүй байна. Би бүх хийсэн хэрэгээ хүлээж байна гэж хэлсэн. Тэгээд
Тэр үед би ухаанаа алдсан байсан. Одоо ч би хүүхдүүд дээрээ очихыг хүсэж байна. Тэм учраас надад өмгөөлөгч хэрэггүй. Зүгээр л намайг битгий өршөөгөөч, бүх насаар минь хорихаал битгий өгөөч. Надад цаазын ял өгөөч гэж шууд шүүгч нараас гуйж хэлсэн. За харин Кристинагийн гэр бүлээс бол өмгөөлөгч талаас Кристинаг бага насндаа хамаатны ахтай хүчирхийлүүлсэн, маш олон удаагийн бүтлгүй хайр дурлал, буруу гэр бүл төлөвлөлт, өөрийн жингээсээ болж өөртөө итгэлгүй байдал, за тэгээд өрх толгоосон эмэгтэй гэх мэт маш олон сэтгэл зүйн асуудлаасаа болоод ийм шийдвэр гарсан гэж өмгөөлөх гэсэн боловч прокурор талаас бол за энэ бол сэтгэл гутралаас үүссэн шийдвэр биш ээ. Харин энэ бол сонголт байсан. Өөрийн ажил мэргэжлийг ашиглан ийм аав хүүхдүүдээ харгас хэрцгийгээр хөнөөсөн гэж үзэж байна гэж хариу тайлбар хэлдэг. 1998 оны 6 дугаар сард Кристина өөрийн 2 хүүхдийг төлөвлөн харгас хэрцгийгээр амь насныг нь хөнөөсөн гэж үзэн цаазаар ахуулах ялвал Кристинад өгсөн. Тэгээ Кристина энэ шийдвэрт нь шүүх хурал дээр бол үнэхээр их баярлаад инээмсэглсэн гэдэг бүр. Тэгээд өөрөд нь одоо цаазын ял өгч явахт инээн гэдэг бол энэ хүн ямар сэтгэл зүйн асуудалтай гэдгийг нь бол бас харуулж байгаа байх. За тэгээд шийдвэр гарснаас жил гарны дараа эцэст нь Кристинаг цаазаар авах өдөр буюу 2000 оны 5 сарын 2-ны өдөр ирсэн. Тэгээд өглөө нь шоронгийн ажилтнууд Кристинаг сэрээгээд өнөөдөр чи ямар хоол идэх вэ гэхэд нь Кристина пицца, салаад, дарсан өгөрцөө, гүзээлцэнтэй торт, черритэй ундаа зэрэг захиалаад өдөр нь эдгээр хоолуудаа бол идсэн байгаа. Хоолоо идснийхаа дараа 5 дугаар сарын 2-ны өдрийн 8 цаг 40 минутанд Кристинаг цаазаараа хүрээнд авчирсан. Тэгээ Кристина тайван сэтгэл хөдлөлгүй харагдсан гэдэг. За тэгээ түүнээс сүүлийн үгийг нь асуухад би өөрийнхөө 2 хүүхдийн амь насыг авсандаа маш их харамсаж байна. Миний 2 хүүхдийг хайрлаж байсан одоо бүх хүнд хэцүү сэтгэлийн шарахтай үлдээсэнд үнэхээр их харамсалтай байна. Гэхдээ би эцэст нь тэдэнтэйгээ хамт байхаар боллоо гэж хэлсэн байдаг. Цаазаар ахуулж байгаа хүнд нийт 3 тариа хийдэг. Тэгээд хамгийн ихний тариа болох нойр суулгах тариаг Кристинагийн судсан. Тэгээд Кристина би та хоёртай хайртай шүү гэж хэлээд нүдэн янсан байдаг. За ингээд 2000 оны 5 сарын 2-ны өдрийн 9 цаг 28 минутанд Кристинаг үгсэн гэж тэмдэглэсэн байдаг. Кристина ингээд амиа алдсанараа 1845 оноос хойш Америкийн нэгдсэн улсад цаазаар ахуулсан хамгийн анхны эмэгтэй болсон. Тэгээ үүнээс гадна 28 наснда цаазаар ахуулсан нь Америкийн нэгдсэн улсад бол цаазаар ахуулсан хамгийн залуухан эмэгтэй болсон. За тэгээд нэг ийм аимшигтай сэтгэл өвдөгсөн пассын явдлын талаар та бүхэндээ ярьж өглөө. Тэгээ та бүхэн бас энэ хэргийн талаар ер нь юу гэж бодож ийн үзэл бодлоо комент хэсэгт харамгүй бичээрэй. Тэгээ дараагийн дугаар маань удахгүй арах учраас та хэд маань subscribe бас дарахаа битгий мартаарай. За тэгээд баяртай.